wish you a Merry Christmas. We wish you a Merry Christmas and a Happy New Year. We wish you a Merry Christmas. We wish you a Merry Christmas. We wish you a Merry Christmas and a Happy New Year. Good tidings we bring to you and your king. We wish you a Merry Christmas and a Happy New Year. Now bring us a figgy pudding. Now bring us a figgy pudding. Now bring us a figgy pudding and a cup of good cheer. Good tidings we bring to you and your king. We wish you a Merry Christmas and a Happy New Year. We won't go until we get some. We won't go until we get some. We won't go until we get some. So bring it right here. We wish you a Merry Christmas. We wish you a Merry Christmas. We wish you a Merry Christmas and a Happy New Year. Добрый вечер, уважаемые гости, дамы и господа. Добрый вечер, дорогие зрители. Сайн байцгаана уу? Эрхэм мөндөд үзэгчдээ. Хайртай дотны хэн бүхэнтэйгээ хамгийн гоё баяраа тэмдэглэхээр яг одоо цэнхэрлэгцээ үзэн суугаа эрхэм үзэгч та бүхэнтэйг өнөөдрийн бидний баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм зочид та бүхэндээ шинэ он, шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Добрый вам всем вечер. И добро пожаловать на передачу, новогоднюю передачу от телекомпании UBS. Хрустальный Новый год. С Новым годом! Инхүү UBS телевизийн Бодөр шинэ жилийн баярын нэвтрүүлэг Монголын UBS телевиз болон Оросын албаны улсын Ice Global телевиз мөн Бурайд улсын гээд нийтдээ 3 телевизээр үзэгч та бүхэнд хүрч байгааг дуулгахад таатай байна. Инхүү эрхэм үзэгчтэй UBS телевизийн Бодөр шинэ жилийн нэвтрүүлгээ дуглан сууж таалан болгоно уу? Яруу шиглэнтэй ялгуун сайхан үдэш ялдам салхи эрхлэн шивнээ одын гэрэл бодронхон туяарч их оронд минь шиноминхээ Esprimo muoio da partigiano. Oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. Esprimo muoio da partigiano. Tu mi devi seppellire lassù in montagna. Oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. E seppellire lassù in montagna sotto l'ombra di un bel fiore. Мулж баясгалантай гайхамшигт ах шиг тийм ээ цэрмэг тэнгэрт од бишээж тэнгэр дүүрэн сайхан өдөшөө сарны туяа хүртэл бидэнд хөх их шиг дэмсэж сайхан дурсамж бүхэн энэ амьлан Инго дуэцэ
дээр цэнгэн баясацгааж хатан жаргалын нэгэт өвчийг хуваалцгаая. Нэгэр цацсан бадрах оддын сувдан цацраанд хигийн хүслийн уулаа хамтдаа өргөцгөө хай инээд аз жаргал баяр баясаг дүүрэн шин он шинжиг бидний зүг айлчлан ирлээ. Маш их баярлалаа. Эх орныхоо соёл урлагийг дэлхийд дахинд сурталчлан яваа авьяасдаг залуус болох Монгол хаан театрын шинэ жилийн гайхалтай мэндчилгээг эрхэм үзэгч та бүхэндээ дэвшүүллээ. Өнөөдрийн Батар шинжил баярын хөтөлбөрт маань Монгол, Орос, Бурайд улсын орчин цагийн дуу хөгжмийн эрхэм уран бүтээлчид өөрсдийн гайхалтай аялгууд дуугаараа үзэгч та бүхэнтэйгээ уучран золгохоор хүрэлцэн ирсэн байна. Ну а сейчас для нас большая радость пригласить на эту сцену певицу из Российской Федерации Евгению Резвик. Встречайте! Летит планета вдаль сквозь суматоху дней. Нелегко, нелегко полюбить на ней. Звенит январская вьюга, и ливни хлещут упруга, и звезды мчатся по кругу, и шумят. Еще одна задача сложная. Найдешь, а вдруг она ложная, ложная. Найдешь обманную, но в суматохе дней нелегко, нелегко разобраться. Где-то есть моя любовь сердечная, неповторимая, вечная, вечная. Ее давно ищу, но в суматохе дней нелегко, нелегко повстречаться.
баярын хөтөлбөрийн албан ёсны түнш Coca-Cola хүслийн шинжил. Дэмжигч 7 хоногийн гайхалтай өөрчлөлт F7D. Солонгосын алдарт боо сайхны брэнд. За маш их баярлалаа. Болор шинжил баярын нэвтрүүлгийн маань салхийг хаагаж гахалтай уран бүтээлээр Оросын албаны улсын дуучин Евгения та бүхэнд гахалтай дуу уран бүтээлийг хүргэлээ. Харин өнөөдрийнхөө нэвтрүүлгийн хамгийн ихний хүндтэй зочдод та бүхэнтэйгээ яг одоо уулзах гэж байна. Энэ хүн бол Монгол Улсын гавьяац жүжигчин Pop Diva дуучин Саран Туяа. Сайн байцгаана уу? Гайхалтай сайхан одоо шинэ жилийн үдшийн мэндийг дэвшүүлье. Ширээ одоо телевизийнхаа өмнө Улаанбаатар телевизийг үзэж байгаа бүх одоо шинэ жилээ угтаад сууж байгаа бүх эрхэм үзэгчдээ ирж буй шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье. С Новым годом. Happy New Year. Маш их баярлалаа. 2025 оны төгсгөлд монголчууд биднийг үнэхээр огшоосон гайхалтай үйл явдлаар яхаа аргагүй Silkvester олон улсын шоу байлаа. Тэгээд энэхүү шоунд бас та эх орноо төлөөлөн шүүгчээр ажиллалаа. За шоуны Гран При хүртсэн Мишелийг бас та энэхүү шоунд яг санал болгосон энэ том гарцуудыг нээж өгсөн. Үүнд бол Монголын үзэгчид ер нь бүгдээрээ танд чин сэтгэлээсээ талархлаа гэдэг үг хэлхийг хүсэж байгаа. Тэднийхээ өмнөөс танда маш их баярлалаа гэдэг үгийг хамгийн түрүүнд хэлмээр байна. Баярлалаа. Ер нь бол одоо урлагт маш олон жил уран бүтээл төрөвж байгаа одоо алдарт гарсан одоо ноён оргилд одоо хүрсэн уран бүтээлчд бол залуу уран бүтээлч ч юм уу дунд үеийн насны уран бүтээлчтэйгээ байр сууриа булаацалдж явах биш. Харин тэдэндээ шин зам, шин гарц нээж өгөх тал дээр одоо үлдсэн одоо бүх одоо энерги, хүч, сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй болов. Яг ийм одоо нэг жишээ нийл нэг болсон болов гэж бодсон. Бидэнд бас тийм боломж гарсанд би их баяртай байгаа. Казахстан улсад болсон Silkvester-ын одоо ерөнхий одоо Монголоо төлөөж шүүгчээр оролцсон урилгыг хүлээж авахдаа би юунд их баярлсан бэ гэхээр 32 жилийн өмнө би одоо Казахстаны Алматы хотод болж ирсэн Азийн дуу хоолой Азия Даусын наадмын одоо Гран Приг авч ирсэн 23 наснда. Тэгээд тэр үед одоо манай одоо бас нэмсгэл хамтлагийн одоо гоцол дуучин миний одоо анхны хань ган хоёг дуучин маань бас шүүгчээр оролцож исэн ийм дурсгалтай одоо агшин байсан. Тэгээ мэдээч хэрэг энэ түүх давтагдах юм шиг надад санагдсан. Энэ удаад би шүүгчээр оронд нь одоо миний дуучнаар нь бол манай дуучин одоо залуу дуучин Мишель одоо тодорсонд би их баяртай байна. Би Монголын уран бүтээлчдээс 4 гаруй уран бүтээлчийг санал болгосон. Энэ дунд Мишелийн нэр байсан. Тэгээд тэд нар маань Мишелийн минь сонгоод Мишельтэй ярилцсан. Мишель минь өөрөө цаг зав сэтгэл зүрхээ Silkvester зориулаад бараг 3-4 сарын ажлаа зориулсан. Тэгээ энэ бол маш том амжилт манай Монгол орны одоо орчин үеийн урлагийн хувьд бол маш том амжилт болов гэж бодож байгаа. Үнэхээр гайхалтай. Яг финалийн шат нийтдээ 12 оронд шууд дамжуулж ирсэн. Тэгээд UBS Live-аас энэхүү шууд дамжуултыг хүргэсэн. Энэ дундаас сошиал орчинд хамгийн их хүмүүсийн баярлал талархсан зүйл юу вэ гэхээр та үнэхээр Монголын попын хатны тэр гахалтай уран ухааныг яг шүүлтэн дээр харуулсан. Яг тэр финалийн шатны үед танд ямар мэдрэмж, ямар сэтгэл төрсөн бэ? Түүнээс хуваалцвал. Хамгийн гол нь очисон чинь бүх хуучин одоо 9 эпизодын оноог нойллоод финалд бүх одоо оролцогч одоо үлдсэн 7 оролцогч маань 0 онооноос эхэлнэ. Бүгдээр адилхан байр суурь нь одоо 1 2 3 4 гэдээ байжсэн шүү дээ оноогоор. Тэр нь бүр байхгүй болоод тэгээд шинээр эхэлнэ гэсэн чинь надад гоё байсан. Яагаад вэ гэхээр Мишель минь хэдий олон эпизодоор төрүүлжсэн ч гэсэн 3 орцсон явж ирсэн баха тий. Бас их найдаж ирсэн юмгүй л одоо санал асуулгад их найдаж ирсэн. Гэт яг энэ бүх зүйлийг сайхан давхцлаа. Тэгээд манай Монгол улсаас суугаа, Казахстан улсаас суугаа элчин сайдын яам, бүрэн эрхт элчин сайд, Дорж сүрэнгийн эрхүү одоо маш их нөлөө үзүүлсэн. Казахстанд амьдарч сурч буй Монгол оюутнуудын нийгэмлэг холбоо маш их тусалсан. Дэлхийн казахуудын холбоо. За дэлхийд даяар тархсан бүх одоо монголчууд маань Казахстан улсын бүх иргэд Монголоос нүүж очсон одоо Монголын одоо казахууд маань ч гэсэн тэр аяараа одоо энэ гайхалтай хөрхөн Мишельтэй санал харилцсанд би бол үнэхээр их талархаж байна.
Тэгээд финал их хэцүү байсан. Би баг өөрөө уралдах гэж байгаа юм шиг. Өдрийн хоол моол идэж чадахгүй айгүй юм стресстэй. Тэгээд бид нөгөө генеральный репетиц гэдэг нөгөө прогон одоо ген прогон үзсэн. Тэрэн дээр яг Мишелийнхаа дуулахыг Монгол гэдэг дуугийн сонсоод би сэтгэл амарсан. Тэгээд би тэр өөрийнх нь бичлэгийг бичээд өөрт нь явуулсан. Би юу ч хэлээгүй, сайн дуусан, муу дуусан гэж хэлээгүй. Муу дуусангүй санаагаар унана, сайн дуусан гэж хэлвэл өөртөө хэтэрхий бардчих болов гэж бодоод тэгээд ерөн бол бэлтгэл дээрээ ч гэсэн сайн дуусан. Тэгээд би тэрэнд их талархаж байна. Дэмжээд явдгуу дуучдаг гэж байна. Тэгтэл бол манай охин бол өстой нэг Азийн, Төв Азийн од шиг гийсэн би их баяртай байгаа. Маш их баярлалаа. Тэгээд энэ том гарцыг нээж өгсөн таньдаас маш их баярлалаа. Тэгээд таны хувьдаас 2025 он хэрхэн яаж өнгөрөв дүгнээд хэлвэл? Ерөн их тийм дуйлантай сенсацтай жил юм болоо гэж бодсон. Ерөн би одоо урлагтаа 39 гаруй жил уран бүтээл туурж байгаа. Тэгээд 22 альбом, 1 пянз гаргасан уран бүтээлч улс орноо 6-аас 7 удаа тойрсон байгаа. Дэлхийд тархсан одоо элэг нэгтэн монголчуудаа бас уран бүтээлээ нэг биш удаа аялан тоглолтоор үзүүлсэн. Тим яс одоо уламжлал ёсоор Европоор бас аялан тоглолтоо өөрийнхөө одоо хүндэлдэг урлагийн гавьяастын ангирмаатай ингээд дуучин гэрэлтэй бид нар аялан тоглолт хийсэн. Бас нэг сонингүй би Сарас Kitchen гэдэг өөрийнхөө галтгоо гэсэн тийм сарагийн галтгоо гэсэн нэвтрүүлэг хийж эхэлсэн. Тэрэн дээр би өөрөө бас нэвтрүүлгээ хөтлөөд редакторлаад бүх санааг нь өөрөө гаргаад хоолоо өөрөө хийгээд тэгээ зочноо ураад ингээд ийм нэвтрүүлэг хийсэн. Тэр нэг сонин байгаа. Хөтлөгч хэр сайн тоглооч вэ гэдгийг үзүүлэх тийм даалгавартай байсан. За тэгээд эх жил бол миний хувьд маш хариуцлагатай жил учраас энэ жил бол маш их тийм байр сууриа эзэлсэн тэгээд шин дуун дээр хуучин дуунууд дээр ажиллах тийм жил байсан болов уу гэж бодож байна. 40 жил сараагаас урваагүй, сараагаа сонсдог, сараагийнхаа уран бүтээлийг дэмждэг, тэтгэдэг бүх сонсогчдоо би сэтгэлийн гонсоолохгүй тул би 40 жилийн ойн урлагт 40 жил гэсэн гайхалтай тоглолтоо хийх болно гэж бодож байна. 2026 он сараагийн хувьд маш чухал жил болов уу гэж бодож байна. Тэгээ фэнүүдэд нь ч гэсэн гэж бодож байна. Тэгэлгүй ахаа. Тэгэхээр 2026 онд бид бүхэн дуучин Саран туяагийн олон гахалтай уран бүтээлээр та бүхэнтэйгээ уулзна. Тэгээ таныг яг одоо Монгол, Орос, Бурятийн үзэгчид үзэж байгаа. Эдгээр үзэгчдэд зориулсан маш гоё мэндчилгээ төвшүүлнэ хэмээн хүсэж байна. Олон жилийн түүхээр холбоотой энэ сайхан хөршийнхэн хэлээр ярих гэж бодож байна. Дорогие мои друзья, россияне и наши братья из Бурятии, очень счастлив приветствовать вас по телевидению, Улан-Баторскому телевидению и Ice Global. И, конечно, хотелось бы поздравить вас с наступающим 2026 годом и пожелать всего наилучшего, что есть в этом свете. И, конечно, чтобы не было, чтобы война прекратилась, и чтобы все матери, жены стали счастливее, и чтобы все любили, уважали друг друга, и чтобы наши народы, монгольские, российские народы всегда из веков, все время, во все времена дружили и дорожили крепкой дружбой. Дружба Найрамдал. С Новым годом, с новым счастьем, с наступающим Новым годом! Маш их баярлалаа. 2026 онд олон гахалтай уран бүтээлтэйгээ бид бүхэнтэй уулзаж 2026-нд урлаг цэцгсэн 40 жилийн гайхалтай тэмдэглэл өнгөрүүлээрэ хэмээн болор шинэ жил нэвтрүүлгийн зүгээс танд бяцхан гарын бэлгийг бэлгэлж байна. Вау, баярлалаа. Болор шинэ жил нэвтрүүлэгтэйгээ хамтаа үзэж та бүхэндээ баярлалаа. Тунуудахгүй дараагийнхаа гахалтай уран бүтээлчийг эрхэм үзэж та бүгдийнхээ халуун алуу ташлтандаар хамтдаа өгтөөцгаая. У каждого Нового года появляется много новых возможностей. Новый год – это много новых мечт, много новых желаний. Итак, перед вами выступает певица Мучи. Точин Мучи! Худячавно!
зан дээр би хурдасаар Хучин зүйлсүүдийг эсэр Сэтгэлдээ итгэлийг тээсэр Ирэх өдрүүдийг нээсэр Хэлэх үсийг үс бодол дотор тээсэн Хиний ч юм үнэн бүгдийг тээслэн Чиний хар чимийг хинээч наг татсан Чин сэтгэлдээ хайр сэтгэл асан Hey, baby dance, Space daily, hair burn glance Бодол байтад балан данс Хаяг ихтэй barren pass Hey, baby dance, Space daily, hair burn glance Бодол байтад балан данс Хаяг ихтэй barren pass Твой глаз, taste самый лучший, как глаз Мне нужен как раз, как солнце мое Танцуй вдвоем, но ты как Мерлин Монро Как сладкое вино Ты хочешь одного, и я устрою нам кино Ты как Мерлин Монро Как сладкое вино Ты хочешь одного, и я устрою нам кино Эндерлей би харан салангын далан өнгөөр Эвэ домен ишиглэн далан хөгөөр Доре ми фа соль ля си до Энчэни сеньорито Алтай им амжилт эмгийх заавар хэрэггүй Алхам татма ажиглаж байхад алтай мэдэхгүй 18 лам чиний дон дээр мэдхгүй Араас ярих хүмүүсийн үгийг чамд хэлэхгүй Hey, baby dance, Space daily, hair burn glance Бодол байтад балан данс Хаяг ихтэй barren pass Hey, baby dance, Space daily, hair burn glance Бодол байтад балан данс Хаяг ихтэй barren pass Твой глаз, taste самый лучший, как глаз Мне нужен как раз, как солнце мое Танцуй вдвоем, но ты как Мерлин Монро Как сладкое вино Ты хочешь одного, и я устрою нам кино Ты как Мерлин Монро Как сладкое вино Ты хочешь одного, и я устрою нам кино Лучший, баярлалаа. Одоо харин алс холоо сүрэлцэн ирсэн манай хондод зачин Евгений Резвихтэй ярилцах гэж байна. Ну, надо признать, необычный Новый год. Приняли приглашение от компании UBS и встречаете Новый год в Монголии. Каковы ваши впечатления? Я благодарна за это приглашение, потому что в моей жизни я впервые встречаю Новый год в Монголии и могу сказать, что мне все нравится. Спасибо большое. Но Новый год, конечно, замечательный праздник. Когда вы думаете о Новом годе, что прежде всего приходит вам в голову? Мне вспоминается мое детство, когда из старой кладовой мы доставали коробку с новогодними игрушками, чтобы наряжать дома вместе с мамой елку. Вы знаете, сейчас говорят взрослые люди, что Новый год на самом деле это мама. Она устраивала праздник. Поэтому я вспоминаю мое детство и то, как мы вместе с моими сестрами наряжали елку, и было такое праздничное, хорошее настроение, ожидание чуда. Сегодня есть возможность вам передать новогодний привет вашим близким, друзьям. Пожалуйста, у вас такая замечательная возможность. Конечно, я с радостью передаю привет всем жителям города Улан-Удэ, которые прямо сейчас смотрят эту программу. Я поздравляю вас с Новым годом. И, конечно, я бы хотела передать личный привет. Я точно знаю, что прямо сейчас эту программу смотрит моя бабочка Люся. Бабочка Люся, с Новым годом, моя дорогая. Шинжилин Байремин, бабочка Люся. Ну и под конец передайте Новый год на всех языках, которые вы знаете. Новогоднее поздравление. Ну, я буду банальной. С Новым годом, дорогие друзья. Всех с Новым годом. Ну и напоследок небольшой сувенир от телекомпании UBS. С Новым годом!
баярын хөтөлбөрийн албан ёсны түнш Coca-Cola хүслийн шинжил. Дэмжигч 7 хоногийн гайхалтай өөрчлөлт F7D. Солонгосын алдарт боо сайхны брэнд. Олон шинжил баярын нэвтрүүлэгтэй хамтаага ирэх үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхнийхээ дараагийн гайхалтай үзэсгэлэнтэй зочдтой уулзуулъя. Энэ бол Wasabi самтлаг. Сайн байцгаана уу? Wasabi самтлагийнхан байна. За, миний хувьд бол Wasabi хамтлагийг ингэж зарлах дуртай юу вэ гэхээр Монголын охтын хамтлагийг цоо шин төвшөнд авчирсан мэрэгжлийн бүжиг, мэрэгжлийн дуулал, гоо үзэгслэн өнгө төрхөөрөө яхааргүй энэ цагийн орчин цагийн дуу хөгжмийг маань чимж яваа юм гайхалтай охтууд. Тэгээ та бүгдийн маань хувьд 2025 он хэрхэн яаж өнгөрөв дүгнээд хэлэх юм бол 2025 оны ихээр Wasabi самтлаг Монгол улсын соёлын элч гэдэг нэр хүндтэй цолыг гартаж авсан байгаа. Тэгээд бид нар яг энэ үүргээ биелүүлээд тэгээд Японд 2 жилийн хугацаанд дуулаад, бүжиглээд гадны фестивалууд дээр өөрсдийнхөө уран бүтээлийг Япон руу хөрвүүлээд дуулаад Монгол улсаас орчлаад явсан. Тэгээ энэ жил бас өмнөх жилүүдээс илүү амжилттай жил болж өнгөрсөн гэж бодож байна. Ер нь Wasabi хамтлаг шинэ оныг хэрхэн яаж ухтдаг вэ? Би тэгэд 2 жил Японд байхдаа ер нь хамтлагаараа дандаа угтчихсэн. Тэгээд энэ жил Монголд гэр бүлийнхэнтэйгээ угтах болов эсвэл хэрвээ ямар нэгэн байдлаар хамтлагаараа уран бүтээлийн ажилтай байх юм бол тэгэл хамтлагаараа л гаргана да. Хамтлагийн хамгийн гоё шинэ жилийн дурсамж. Хамгийн анхны Японд байх үеийн өнгөрүүлсэн шинэ жил тэгээд өмнө дандаа гэр бүлээр одоо оноо хамт гаргадаг байжгаад тэгээд яг Японд ч дөрүүлэхнээ он гаргахаар болоход жоох эвгүй юм шиг мөртлөө ядаж ингэж дөрүүлээ бид дөрөв хамтдаа байгаа шүү гэдэг мэдрэмж төрүүлжсэн тэр оны шинэ жил хамгийн гоё байсан. Та бүгдийн хувьд Монголоос хамгийн анхны одоо дебют хийсэн охтын хамтлаг. Тэгэхээр 2026 онд бас олон төлөвлөгөө байгаа байх. Wasabi самтлаг он гараад хэдийнэ 8 жил болчихсон байна. Тэгээд мэдээж өөрсдийнхөө бие даасан тоглолтыг хийх хүсэл мөрөөдөл байгаа. Тэгээд тэрнийхэн төлөө хичээж байгаа. Тэгээд шинэ уран бүтээл, шинэ гоё мэдээгээр уулзах байхаа. За маш их баярлалаа. Өнөөдрийн болор шинжил баярын хөтөлбөрийг маань Монгол, Орос, Бурайд улсын маш олон сая үзэгчид үзэж байгаа. Тийм учраас та бүгдээгээ бас өөрсдийнхөө мэддэг хэлээр шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлнэ хэмээн хүсэж байна. Тэгвэл англи хэл дээр cover дуулдгаараа ану англиар. Хин японоор хэлэх үү? Акемашите омедетоу гозаимасу. 새해 복 많이 받으세요. Happy New Year. Snowing go down. Шинжлэлийн нэвтрүүлэг. Дэлгэр ахав. Их хэлээрээ Монголынхоо та бүхэнд хайртай нийт фэнүүдтэй хамтдаа шинэ оны мэнд хүргэе хамтдаа хэлье. Шинэ оны мэнд хүргэе. Итак, уважаемые друзья, я хочу попросить у вас как можно больше аплодисментов, потому что к нам на сцену сейчас вышел замечательный армянин из Бурятии Валико Гаспарян. Встречайте! И уносит меня звенящую снежную даль. Три белых коня, декабрь, январь и февраль. И уносит меня звенящую снежную даль. Три белых коня, декабрь, январь и февраль. Остыли реки, и земля остыла, и чуть нахохлились дома. Это в городе тепло и сыро, это в городе тепло и сыро, а за городом зима. Зима раскрыла снежные объятия, и до весны что дремлет тут. Только елки в треугольных платьях, только елки в треугольных платьях. Мне навстречу все бегут. И уносит меня звенящую снежную даль. Три белых коня, декабрь, январь и
застыла. Но я морозов не боюсь. Это в городе мне грустно было. Это в городе мне грустно было. А за городом смеюсь, смеюсь, смеюсь. И уносят меня в звенящую снежную даль. Три белых коня, три белых коня, декабрь, январь и февраль. И уносят меня в звенящую снежную даль. Три белых коня, декабрь, январь и февраль. Hey! Февраль. Болор шинжил баярын хөтөлбөртэйгээ хамтаа үзэж та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр болор шинжил баярын нэвтрүүлгээрээ дамжуулан 3 орны соёл урлагийн найрамд харилцааг бид бүхэн тодорхойлон та бүхэндээ харуулж байгаа. Тэгвэл өнөөдрийн 3 орны уран бүтээлчтэй хамтарсан энэхүү гайхалтай баярын нэвтрүүлгийн маань голлох эрхэм хүнийг та бүхэнтэйгээ уулзуулахад бэлэн болсон байна. Дорогие друзья, я хочу представить человека, без которого трудно было бы представить сегодняшний праздничный концерт. Спасибо вам большое за проделанную работу, огромный труд. И для вас, уважаемые телезрители, мы хотим познакомить вас с замечательным человеком, коммерческий директор АЭС Глобала Елена Хмелевская. С Новым годом вас! С Новым годом! Дорогие друзья, я от всей души хочу поздравить всех жителей Монголии, жителей Республики Бурятия, города Улан-Удэ с Новым годом. На ваш счет, друзья, зачислено 365 дней. Проживите их счастливо. Всем здоровья, всем удачи. Телекомпании UBS, телекомпании АЭС Global я желаю новых проектов, новых успехов. Господину Балхажаву огромное спасибо за сегодняшний праздник. Большого, крепкого здоровья. Всех люблю. С Новым годом! С новым счастьем! Небольшой, от сердца сувенир. Баярлалаа. Спасибо большое. Хамтаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш Coca-Cola хүслийн шинжил. Дэмжигч 7 хоногийн гайхалтай өөрчлөлт F7D. Солонгосын алдарт гой сайхны брэнд. Харин одоо үзэгч та бүгдийг дуучин мөчтэй уулзуулахад бэлэн болсон байна. За юуны өмнө чамдаа шинэ оны баярын мэнд хүргэе. Баярлалаа. Бүгдэнд нь шинэ оны баярын мэнд хүргэе. Энэ гоё нэвтрүүлэгт оролцож байгаадаас сэтгэл айгүй өндөр байна. Маш баярлалаа. За манай мөчигийн хувьд Оросын албаны улсад өөрөө сурдаг байсан, амьдардаг байсан. За дөнгөж сая тайзнаа бас үзэгчдэд зориулан дуулсан Marilyn Monroe дуу Оросд байхад нь анх зохиогдчихсэн гэсэн. Тийм, Marilyn Monroe чинь яг 3 дахь курстэй. Анх Marilyn Monroe-ийн киног үзчихэд яг энэ үгийг бичээд тэгээ бас яг Орос нэг юм дуу байдаг. Миний сонсох дуртай артистийн дуу. Тэгээд өөрөөс нь зөвшөөрөл аваад дахилтыг нь одоо ремейк хийж дуулсан гэх юм уу? За тэгээ мөчөдөө маш их баярлалаа. Манай болор шинжил баярын нэвтрүүлэг маань Монгол, Орос, Бурят улсын телевизээр яг одоо хурж байгаа. Тэгэхээр чамайг бас эрхэм үзэгчдэд хамгийн гоё шинэ жилийн мэндчилгээг өөрийн мэддэг хэлүүдээр дэвшүүлээсэй гэж хүсэж байна. За энэ шинэ жилээр бүгдээрээ хайр дүүрэн, сэтгэл дүүрэн энэ урсан өнгөрч байгаа он цаг хизээш дахиж ирэхгүй болохоор цаг мөч бүртээ мэдэрч ад жаргалаар дүүрэн байгаарэ гэж хүсэж байна. Бүгдэнд нь шинэ оны баярын мэндийг хүргэе. С Новым годом. Чамдаа маш их баярлалаа. Тэгээд 2026 онд уран бүтээлээр дүүрэн чиний жил байх болтугай хэмээн болор шинэ жилийн хамт олонны зүгээс бяцхан бэлгийг гардуулж байна. Баярлалаа. Харин эрхэм мөндөд үзэгчдээ та бүхэн яг одоо тайснаа анхаарлаа хандуулна уу? Бурят улсаас Монгол улсад суугаа авьяаслаг бөмбөрчөн охид өөрсдийн шинэ жилийн гайхалтай тоглолтыг тайлбарлахад бэлэн болсон байна. Хүлээн авна уу?
баярын хөтөлбөрийн албан ёсны түнш Coca-Cola хүслийн шинжил. Дэмжигч 7 хоногийн гайхалтай өөрчлөлт F7D. Солонгосын алдарт гоо сайхны брэнд. Уважаемые зрители, рядом со мной сидит потрясающая Татьяна Балинская, руководитель радио «Город». Также прошу вас, монгольским зрителям, сказать несколько слов пожеланий в 2026 году. Ну, хотелось бы, как снова все говорят, мечтайте, но пусть не только один раз в году. Ваши мечты сбываются 365 дней в году. Путешествуйте, любви, теплоты дома, семейного очага. С Новым годом! Бон анниверсер, Мэри Крисмас. С Новым годом! Спасибо большое, Татьяна. И примите вот этот замечательный подарок от телеканала ЮБС специально для вас. Благодарю, Спасибо. очень приятно. Спасибо. Сколько уже раз мы встречали Новый год. Но когда приходит этот момент, снова у нас необычайно светлые мысли, необычайно радуется душа приходящему празднику. И сегодня новое поколение наших артистов поделится впечатлениями от Нового года, от этого замечательного зимнего праздника. Ну а песня так и называется «Winter Memories». И встречайте наш замечательный молодой исполнитель Сибейс. Цас бодна цагийн зүүзөлөн ахын Хуучин онгаар түлдэж хуучин сэтгэл чимээг юмтэн Хадон кофе бүдэггэрээд хаяа чиний хоолой санаанд орон Happy New Year гэж нэг хэлэхэд сэтгэл санаа нэгд хөдөлнө This winter memory story gives urgen nutzen und Zoden gibt der Urtne Odam jind gillu denefchina Gartmen shunin sirun shingin Shinanda bi gantsara байхгүй Хадунган бол найзуудтайгаа өнгөрөнө Цагосаа Хүмүүсийн нэж дурсан дүрэн бодно Гэхдээ нэг мөч миний Winter memory бодно хамт This winter memory Цас шиг тунгалаг болгон story Gives үрхэн нүцэн дон Зодон гэхдээ үрдүтнэ This winter memory Sashing from the one story Gives to him nutzen on Zoden gibt der Urtne This winter memory Sashing from the one story Gives to him nutzen on Zoden gibt der Это очень серьезная мальчик была. Валико, спасибо большое, что принял приглашение и принять участие в нашем Хрустальном Новом годе.
Вам спасибо, что пригласили. Очень приятно сегодня присутствовать здесь, встречать Новый год вместе с вами. Расскажи, как тебе было, тяжело ли было тебе добраться до Монголии? Расскажи, был ли ты ранее в Монголии? И как тебе новогодний Улан-Батор? Я очень часто приезжаю в Улан-Батор. Всегда люблю приезжать в Улан-Батор. Мне всегда здесь тепло, уютно. Сердце прямо греется здесь. Люблю приезжать в Улан-Батор. Ага. Вот наши зрители видели, как ты пел на русском языке. Есть ли у тебя песня на монгольском? Может быть, споешь кусочек? Я могу на бурятском спеть. Давай, конечно. Очень старая бурятская песня. Менде Амар называется. Урги сесег ного хоноран хилакша. Уже мехейхана бурят дейдам менде Амар. Урмете хейхенер марана белшекше. Урим бумбар хонит мини менде Амар. Урмете хейхенер марана белшекше. Урим бумбар хонит мини менде Амар. Браво, Валико, спасибо. Байрла. Итак, давай пожелаем нашим монгольским и российским зрителям что-нибудь хорошее в грядущем Новом году. Да, я хочу всех поздравить с этим Новым годом. Пускай он принесет счастье, здоровье, исполнение всех заветных желаний. Спасибо, Валико. Что равор аманор ев сурбценунд. О, это уже на армянском, да? Да. Отлично. Итак, мы тебе дарим новогодний подарок. Спасибо, что принимаешь участие. И давайте продолжим наш сегодняшний вечер. Байрла! Друзья, с Новым годом! Давайте все вместе! С Новым годом! С Новым годом! С Новым годом, друзья! И в Новый год принято дарить подарки. А нам в качестве подарка сейчас исполнит знаменитую бурятскую песню «Йохар». Одна из самых популярных певиц из Республики Бурятия. Сарюна! Встречайте! Машада күйіп, талғай сом шыбын жені Түр хоры шаңның бүй, орыға ғамнаттай Зохек шап олақты, әмдріл қарсот нәпәйна Мұнодыр қарың қүй, бәрін ғары күй Мұйым омартықты, шамай хүндегі күй Мұнодыр қарың қүй, бәрін ғары күй Мұйым омартықты, шамай хүндегі күй Үжімені хылыдық, Тырне мақтат ябары, мені ұрғалғанары Ділхедір олың құнут, қарты құнут олынут Басқым зұрқы шаңнары, зәлбір жылбай ғары Сетхі со адыры боро сахилыған әні бада Бұхына әжілі бәй көбін ұқыдут қатыры я
Маш их баярлалаа. Шинэ жилийн мэнд хүргэе. Спасибо, Сарёна, спасибо большое и с Новым годом. Ну а сейчас мы беседуем с директором телекомпании АИС Global Антоном Викторовичем Пластининым. С Новым годом вас! С Новым годом! Спасибо за приглашение. Спасибо. АИС Global, наверное, один из самых важных, самых немногочисленных источников информации о Монголии в России и за пределами. Передача на русском языке, наверное, радует многих наших телезрителей. Ну и, конечно, пользуясь случаем, хотелось бы передать огромную благодарность коллективу АИС Global. Ну и, конечно, мы, пользуясь случаем, просим вас обратиться к зрителям с новогодним поздравлением. Спасибо. У каждого человека есть какая-то мечта, которая еще не исполнилась. Я хотел бы пожелать, чтобы в новом году эта мечта сбылась, произошло маленькое чудо. Всех с Новым годом! Счастья, любви, благополучия! С Новым годом! С Новым годом, друзья! Дорогой мой друг, если прямо сейчас к тебе в мессенджер приходит множество фотографий с тобой, то это значит, ты в его душе самый близкий друг. Уважаемые друзья, на сцене молодая певица Солонго. Встречайте! Намела метель снега, побелела вся планета. Новый год идет по свету, разгоняя облака. Он заходит в каждый дом и желает только счастья, чтобы люди в одночасье жили миром и добром, и добром. Новым годом небо дышит, это праздник на земле. И в Нью-Йорке, и в Париже, и в Москве, и в Москве. Новым годом небо дышит, это праздник на земле. И в Нью-Йорке, и в Париже, и в Москве, и в Москве. Сбили звезды на краю, где зажглись костры заката. Новый год считает даты в окнах 5-й авеню. У него везде друзья, и душа его крылата. 63-ка по Арбату, Елисеевские поля. Новым годом небо дышит, это праздник на земле. И в Нью-Йорке, и в Париже, и в Москве, и в Москве. Новым годом небо дышит, это праздник на земле.
их баярлалаа. Дуучин Солонгоо та бүхэнд гайхалтай уран бүтээлээр шинэ жилийн мэндчилгээ төвшүүллээ. Харин одоо үзэгч та бүхэнтэй бидний хайртай Номин Таст хамтлагийн дуучин Хайнаг уулзуулахад бэлэн болсон байна. За юуны өмнө танд шинэ оны баярын мэндийг хүргэе. Өнөөдрийн энэ хүн нэвтрүүлэгт оролцож байгаа гадна дотны зочид, эрхэм найз нөхөд, эрхэм уран бүтээлч та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг хүргье. За маш их баярлалаа. Таны хувьд бас уран бүтээлээс хэсэг завсарлаж агаад 2024-25 онд бол яхаа аргагүй таны жил байлаа. Олон гайхалтай уран бүтээлээрээ бидэнд бэлэг барьлаа. Тэгэхээр урлагтаа эргэн ирсэн таны сэтгэлийг бас үзэгчтэй хүргэмээр байна. Мэдээж сэтгэл маш өндөр байгаа. Тэгээд урд нь хийж исэн зүйлээ өргөжлүүлээд өшөө одоо чанаржуулаад орчин үеийн хэв маяг гиг шингээж өгөөд тэ. Тэгээд өөрсдийнхөө яг дуулдаг байсан стилээр гэж ойлгож болно. Тэгэхдээ миний гол зорж байгаа уран бүтээлүүдийн маань санаа бол дууны яруу найр гэдэг зүйлийг буцааж сэргээгээд тэгээд энэ залуучуудад дуугаар тэ хүнийг яаж хайрлж, яаж дуу сонсож эморчулдаг тэ бидний үеийн тэр цаг хугацаанд бусаж яваачих гол зорилго маань тэгээд уран бүтээлээ эрчимжүүлэн хийж байгаа. Ирэх 26 онд би даасан пянза гаргахаар, соло пянза гаргахаар ер нь бэлтгэл ажил маань дуусч байна. Вау, ямар гоё. Ер нь дийлэх зочид маань бас дуулж дуусаад энд ярилцлага өгч байгаа. Харин та ярилцлагын дараа дуугаараа мэндчилгээ дэвшүүлнэ. Би одоо нэг хөтлөгчийнхаа давуу эрхийг ашиглаа. Таны бас сүүл гаргасан намайг хүлээгээд маш гоё хайрын дуу байгаа. Энэ дууг бас та манай үзэгчдэд магадгүй мэндчилгээ дэвшүүлж болох уу? Болгүй яах вэ? Энэ бол яруу найрагч Болор Эрдэнэ шүлэг байгаа. Тэгээд намайг хүлээ гэдэг дуу. Шинэ жилдээ холбоогүй мэт боловч яг бие бинийгээ санаж байгаа хосууд бол шинэ жилээр сонсоход бас их тохиромжтой гоё дуу болоо гэж бодож байна. Тэглгүй ахав. Ер нь шинэ жилээр бас хол байгаа хосууд маань нэг маш их өгүүлдэг. Хамгийн их өгүүлдэг сар бол яхаа аргагүй баярын саруудаар айгүй их өгүүлдэг штэ. Тэгэхээр энэ гайхалтай уран бүтээлээр үзэж та бүхэн туудахгүй мэндчилгээ төвшүүлэх болно. Тэгээд 26 оны төлөвлөгөө маш гоё байна. Манай яг энэ Болор шинэ жил визийн нэвтрүүлгийг яг одоо Монгол, Бурайд, Оросын албаны улсын үзэгчид үзэж байгаа. Тэгэхээр манай үзэгчид та маш гоё шинэ жилийн мэндчилгээг төвшүүлнэ. Бүгдээрэнд шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Тэгээд энэ дэлхийн инх тайван амар амгалан байх болтугай гэж хүсэж байна. Ирэх онд энэ хүсэл маань биелэх болтугай, биелэх байхаа гэж хүсэж байна. Маш баярлалаа. Энэ гайхалтай хүсэл биелэхэд дамжиггүй. Тэгээд Болор шинэ жилийн баярын нэвтрүүлгийн зүгээс танд энэ бяцхан гарын бэлгийг бас бэлгэлж байна. За маш баярлалаа. 2026-нд олон гайхалтай уран бүтээлээрээ цоо шинэхэн пензараа бид бүхнийг баярлуулаарай. Танд маш их баярлалаа. Харин эрхэм үзэгч та бүхэн яг одоо тайснаа анхаарлаа хандуулж дараагийн гайхалтай уран бүтээлийн мэндчилгээг хамтдаа хүлээн авч сонсъё. Дорогой мой зритель, ты, наверное, уже доедаешь свой третий кусочек торта. А как же твое обещание похудеть к Новому году и стать стройным? Ну ничего страшного, ведь сегодня праздник, и поэтому можно наесться когда и сколько угодно. Ну а сейчас для вас, уважаемые зрители, самая красивая, самая нежная и самая зажигательная девичья группа Монголии, группа Wasabi с песней «Bestie». My bestie 顔げていつもみたいに甘えたりすねたりしてよ大切なあなた友情は一緒うちらしい You あなたなら大丈夫時の流れが忘れさせる雨降っても晴れるよその目に涙は似合わないよないよ夜明けが降る時に大体人生も美しいものだよ夜空に星が輝くよめくる日々が We'll be so good We'll be good So cool
人会った青春な時初恋みたいなときめきうちらだけの秘密いつだって味方でいてくれる夜明けが来る時に大体人生も美しいものだよ夜空に星が輝くよめくる日々が We'll be so good We'll be good So cool We'll be good So cool We'll be good No matter where you are No matter what you do You'll always be in my heart 'Cause you're my bestie Speed up favorite song 一緒に聴いて酸いも甘いも共に知った My bestie うちらは一緒いつもありがとう一緒だと最高太陽のような My bestie 一緒だと最強太陽みたいに My bestie 一緒だと最高太陽のような My bestie We'll be good We'll be good So cool We'll be good So cool We'll be good No matter where you are No matter what you do You'll always be in my heart 'Cause you're my bestie We'll be good No matter where you are No matter what you do You'll always be in my heart 'Cause you're my bestie За маш их баярлалаа. Хамтдаа байгаа 3 орны эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Дөнгөж сая Монголын үзэсгэлэнт охидын хамтлаг Wasabi's хамтлагийнхан маань өөрсдийн супер хит дуу болсон Bestie дуугаа Япон хэл дээр дуулж та бүхэнд мэдчилгээ дэвшүүллээ. Харин яг одоо надтай ярилцахаар дуучин C-Bass хүрэлцэн ирсэн байна. За юуны өмнө чамдаа шинэ оны мэд хүргэе. Танд шинэ он шинэ жилийн баярын мэндийг хүргэе. За маш их баярлалаа. За C-Bass-ийн хувьд бол анх R&N одоо хүүгүүдийн хамтлагаар өөрийгөө танилцуулж байсан. Харин 2025 он бол чиний хувьд яг соло уран бүтээлийг түлхүү бид бүхэнд зориуллаа. Тэгээд тэр дундаад дөнгөж түрүүхэн тайснаа 12 сарын ихээр бас сонсогчдын хүртэл олгосон маш гоё шинэ жилийн уран бүтээлээ танилцууллаа. 2025 он чиний хувьд ямар жил болж өнгөрөв? 25 он миний хувьд бол нэлээд гоё үр бүтээлтэй жил болж өнгөрлөө. Тэгээд 11 сард No Rules Sister Canon-ы дуу гаргаад 12 сард Winter Memory дуу гаргасан байгаа. Тэгээд он гарахаар бас илүү гоё дуунууд гарах байхаа гэж бодож байна. Мөнх Эрдэнэ гэдгээр нь түлхүү манай үзэгч сонсогчдод мэднэ те. Тэгэхээр тайзны нэр бас маш сонирхолтой байна. C-Bass. Энийг танилцуулбал ер нь бол олон тайлбарладаг юм дөө гэдэг хэвгүй. Энэ ерөнхийдөө бол центральны bass гэд хоолоо байгаа. Тэрийг л товчлол C-Bass болгоцсон. За яг одоо болор шинжил нэвтрүүлгийг 3 орны үзэгчид үзэж байна. Өнөөдөр бас энд хүрэлцэн ирсэн уран бүтээлчид бол Монгол, Орос, Бурайд, Армян улсын бас шилдэг уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр бид бүхэнд зориулсан маш гоё шинэ жилийн мэндчилгээг төвшүүлвэл гоё дуулж төвшүүлэх үү? Шинэ жил гэхээр нэг дуу ер нь бодогдоод байна. Гэхдээ ер нь сайн мэдэхгүй. Нөгөө цайлан мөнгөн тэнгэртэй заасан уугалзнаа дуусаа энэ дуу гэдэг. Нүмсэлдөө цаацэг чимгээ сагсуусаа. За маш баярлалаа. 2026 онд C-Bass-ийн олон гахалтай соло уран бүтээлээр бид бүхэн уулзна гэдэгт итгэлтэй байна. Тэгээ 26 он бол чиний уран бүтээлээр дүүрэн тийм гайхалтай жил болох болтугай. Тэгээд манай нэвтрүүлгийн зүгээс энэ бяцхан бэлгийг бэлэглэж байна.
Баярлалаа. CBS-тэй маш их баярлалаа. Хамтаа үзэж та бүхэндээ баярлалаа. Ингээд бүгдээрээ тайз руу анхаарлаа хандуулъя. Друзья, сегодня у нас настоящий праздник. И сейчас на этой сцене солист, который приобрел популярность в составе знаменитейшей четверки Номенталст. Ну и сегодня он как солист. Встречайте Хайна. Ladies and gentlemen, please welcome Хайна. Намайг хүлээ хайварган сар шүнийг үлгийдэх хүртэл намайг хүлээ хавны дуутай гэрэлсэн зүрхтэй би чам руу очив агаар сайлах цэцэгсээр анхлах хүртэл намайг хүлээ амаргын сэтгэлтэй мөнхийн амгайтай чам руу очив Мандахтарнаа эсвэл жаргах хүчээр магадгүй жаахан гэрвсэн чинийхээ хүлээх өдрүүдийг хуутхан тоож бийцээгээд хоног ирсээр нэг л өдөр би чамдаа очино Сарны гэрэл сүдэр хоёрын учиртал Намайг хүлээ салхитай хамт би мөрөөдлийг чинь тэрсээр очино Сар шивэндэг тэр нэгэн цэцэрлэгт намайг хүлээ Жаргах нарны туяа үнэр түсээр би чам руугаа очино Мандах нарнаар эсвэл жаргах хүчээр магадгүй жаахан гэрвсэн чинийхээ хүлээх өдрүүдийг хуутхан тоож бийцээгээд хоног ирсээр нэг л өдөр би чамдаа очино Шувуудын жиргэх хүлээх үрийн заг шиг намайг хүлээ Шулган сар би чамдаа сайхан мэдээтэй очино Цэцэгсээ дэлгэрхийг хүлээх үрийн заг шиг намайг хүлээ Цэлмиг өдөр шиг л дүүрэн инээсээр чам руугаа очино Мандах нарнаар эсвэл жаргах хүчээр магадгүй жаахан гэрвсэн чинийхээ хүлээх өдрүүдийг хуутхан тоож бийцээгээд хоног ирсээр нэг л өдөр би чамдаа очино Спасибо вам, желаем. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш Coca-Cola хүслийн шинжил. Дэмжигч 7 хоногийн гайхалтай өөрчлөлт F7D. Солонгосын алдарт боо сайхны брэнд. Уважаемые зрители, все готово, чтобы наша замечательная царюна поздравила с Новым годом. Во-первых, спасибо большое, что принимаете участие на нашем новогоднем концерте. Честно сказать, хочу то, что вы одна из моих любимых бурятских артисток. Спасибо большое, очень приятно. Я знаю то, что 2025 год был у вас очень плодотворный в творческой деятельности. Было очень много совместных песен с монгольскими артистами. Если можно, чуть-чуть поподробнее об этом. В этом году мы сделали совместную песню, сняли клип с группой Gangbei. Делал аранжировку наш улан-удэнский
очень талантливый аранжировщик Алагуй. Я думаю, что все его знают в Улан-Баторе. Ну, принимали участие на большом концерте студенном, да, тоже? Я уже забыла. Ну вот видите, я же говорю то, что это немножечко слежу за вами. Расскажите, возможно, в 2026 году, может быть, новые совместные проекты уже с другими артистами? Пока не намечается, но в этом году я начала сама писать песни, и песню, которую я сегодня исполнила, я там пою о том, чтобы мы не слушали свои мысли, которые говорят, что ничего не получится, что ты недостаточно хорош, хороша. И я хочу всем зрителям пожелать в следующем году, чтобы вы не слушали все свои негативные мысли и исполняли все свои мечты. Спасибо большое, очень красивые слова и точно красивые стихи. Расскажите, что у вас на новогоднем столе в кругу семьи, вы как отмечаете Новый год? Я думаю, что у всех бурят это обязательно бузы, обязательно какой-нибудь тортик вкусный, обязательно оливье и безалкогольное шампанское. Это замечательно. Давайте пожелаем нашим монгольским и российским и бурятским зрителям что-нибудь хорошее в 2026 году. Дорогие, уважаемые телезрители, я хочу пожелать, чтобы в этом году вы оставили все плохое в уходящем году и в следующем пожелать всего самого наилучшего. Исполняйте свои мечты, ничего не бойтесь, вы всего сможете добиться. Спасибо большое, и я хочу вам сделать небольшой такой вот подарочек. С Новым годом, друзья! Ура! Итак, друзья, какой же Новый год без снега? И когда идет такой замечательный большой снег, то сразу в голове представляется песня «Снег идет». Итак, на сцене Евгения Гребенщикова. Снег идет, и все вокруг чего-то ждет. Под этот снег, под тихий снег, хочу сказать при всех: мой самый главный человек, взгляни со мной на этот снег. Он чист, как то, о чем молчу, о чем сказать хочу. Кто мне любовь мою принес, наверное, добрый Дед Мороз. Когда в окно с тобой смотрю, я снег благодарю. А снег идет, и все мерцает и плывет за то, что ты в моей судьбе. Спасибо, снег, тебе. Снег идет, и все вокруг чего-то ждет. Под этот снег, под тихий снег, хочу сказать при всех: мой самый главный человек, взгляни со мной на этот снег. Он чист, как то, о чем молчу, о чем сказать хочу. Он чист, как то, о чем молчу, о чем сказать хочу.
Спасибо. Спасибо большое. С Новым годом. С Новым годом. И по-бурятски. По-бурятски. Манай Бурят улсын Сүлэнгийн аймгийн сонголчид би сонгол басхан болно. Монгол их ихтэй сонголчид уу те. Ийгэж эхэлдэг. Чи бид хоёр чи биглсэнгүй. Чигчиг хурууга залсангүй. Гаргаараа барилсаад мөрмөрө төлсөд гიშгэлж авсан газрын хүч аваа тэнгэрингээ заяагаар буян хшигэ өдлөж мууга дараад амар мөндие мөдөлсөж сайныга өргөөд насныга давууч төвидэлхэн бүхэн сайны үзэж явах юм болдог. Байриминде. И можно на русском сказать. В 2026 году, в год коня, чтобы с нами всегда был лось. Приумножалось, мечталось и сбывалось. С Новым годом! С Новым годом! Ну и по традиции Новый год принято дарить подарки. Этот небольшой, но от всего сердца подарок от UBS. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш Coca-Cola хүслийн шинжил. Дэмжигч 7 хоногийн гайхалтай өөрчлөлт F7D. Солонгосын алдарт гоо сайхны брэнд. Хамтдаа үзэж та бүхэндээ баярлалаа. Та бүхэнд болор шинжил баярын нэвтрүүлэг үргэлжлэн хүрч байна. Харин одоо та бүхэнтэйгээ S4 хамтлагийг уулзах гэж байна. За юуны өмнө найзуудтай шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Баярлалаа. За шинэ оны мэндийг хүргэе. Аргагүй акапел хамтлаг байлаа. Аха. За 2025 оны хувьд бол S4 хамтлагийн хувьд олон уран бүтээлээр бас үзэгчдтэйгээ уулзсан гайхалтай он жилүүд байсан. Тэгэд өнөөдрийн энэхүү баярын нэвтрүүлэгт үзэгчдтэй ямар дуу хууртай бэлэг барихаар ирсэн бэ? За юуны өмнө телевиз үзэж байгаа бүх үзэгчдтэй шинэ оны мэндийг хүргэе. Бид нар болохоор шинэ жилийн ориглон дарс гэж одоо яг нөгөө монголчуудын маш сайн мэддэг 1999 он зохиогдсон одоо Гавьяат Томжаага ах юм маань аялгау үржингийн Хүрэл Баатар ах юм маань шүлэг ийм гоё шинэ жилийн ориглон дарс гэдэг дуутай ирсэн байна. Энэ дуу танаа хамтлагийн өөрийн дуу биш юм уу? Бүр 99 онд одоо анх зохиогдоод 8 дахь гар гэж хамтлаг дуулж ирсэн. Тэрнээс хойш одоо миний хувьд бол бүр 4-р ангид байхдаа ингээд сонсож ирсэн маш гоё дуухгүй. Тэгээд тэр дууг одоо Томжаага ах маань бидэрт бас санал болгоод тэгээд маш дуртай бид нар бас дуулсан. Тэгээд баяртай байгаа. За баярлалаа. 2025 он ер нь S4 хамтлагийн хувьд хэрхэн яаж өнгөрөв? 25 он бол ерөөсөө он гарснаас хойш ажилдаа явсан. Тэгээд ажилдаа явсараа байгаад одоо ингээд шинэ жилдээ золгочлоо. Тэгээд энэ жил бид нар бас Монголынхоо үндэсний наадмын нээлтийн үйл ажиллагаа бас хийж гүйцэтгэлээ мөн ариун агчийнхаа зүрх хасан тоглолтын дээр бас ажилласан. Тэгээ бас iStop баяр цэнгэл найзынхаа тоглолт гээд ер нь ингээд одоо студийн ажил уран бүтээлийн нөгөө нэг арын фронтын ажил маань илүү төлхөө өрнөсөн. Тэгээ бас зүгээр байхгүй хажуугаар нь хамтлагийн ажлыг бас үргэлжлүүлсээр байгаа маа. Тэгээ зүгээр хэвтэйг вэ бид нар. Амар инээдэг хэрэг санагдуулсан байлаа. Яг тэглээ. Тэгээ Окошин хоёрын хувьд харин студийн ажил маш завгүй байдаг. Олон том тоглолтын ардыг студ продакшны ажиллааг гүйцэтгэдэг. Дээрээс нь хамтлагийн уран бүтээлүүд гээд ер нь S4 хамтлаг шинэ оноо хамтдаа өгтдөг. Анх бол хамтдаа өгтдөг байсан баг. Тэгээ хамгийн гоё шинэ жилийн дурсамж юу лээ? Тий, ер нь дандаа л 31-ний орой тоглолттой явж таардаг. Заримдаа бүр оноос өмнө одоо яг тэрэлжээс наашаа амар давхсаар байгаа л яг гэртээ ирээд дон гаргаж исэн ч удаа байгаа. Тэгээд ер нь бол талбай дээр яг дуулаад дон гаргаж исэн өдрүүд бас маш их байдаг. Тэгээ хамтлагийнхаа дандаа л ер нь дандаа хамт дон гаргадаг та. За 2026 оны S4 хамтлагийн төлөвлөгөө ер нь нууц биш бол уран бүтээл тал дээр нууц шүү дээ. За ахлагч ярина. За манай хамтлаг одоо 26 онд нэлээд өөрсдийнхөө уран бүтээлийг
одоо хүмүүстэй нэлээд гоё төлөвлөгөөтэй байгаа. Шин гоё клипнүүд гаргах төлөвлөгөөтэй байгаа. Эхнээсээ ахуулаад ажилдаа орцсон явж байгаа. Тэгээ голоор нь яг нэг шинэ жилийн тоглолтууд маань ингээд яваад байгаа болохоор тэгээ он гаргаж байгаа хүмүүстэй яг гоё хөргөндөө. Шинэ уран бүтээлээс гадна нэг мэдээ сонссон. Бас хуучны гоё дуунуудыг шинчилсэн найруулга шинэ хувилбараар хүргэх гээд бэлтжигсэн байгаа юм байлээ те. Ер нь бол одоо бидэрт бас энэ хөгжмийн зохиолч ах нар маань бас өөрсдөө өмнө дуулгаж ирсэн дуунуудыг тий соло дуучны дууг ялангуяа бой бэндэд өгөхөд илүү сонирхолтой санагдаж байна гэдэг үүднээс биднэрт аягүй санал тавьж байгаа. Нилээд хэдэн дуу авцсан одоо эх жил та бүхэндээ хүргэнэ. За баярлалаа. Тэгвэл 2026-нд S4 хамтлагийнхаа соло болон S4 хамтлагийнхаа шин болон бас хуучны олон гоё дуунуудыг бид бүхэн хүлээн авч сонсох нь байна. За тэгээд хамтлагийн хамгийн бэргэл хоолойтой Отко найзаагаа бас үзэгчтэй гоё мэдчилгээ төвшүүлнө хэмээн хүсэж байна. Яг одоо 3 орны үзэгчид бидний үзэж байгаа. За ингээд телевизийг үзэн суугаа нийт 3 улсынхаа нийт ард иргэ та бүхэндээ аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг энэхүү гайхалтай шинэ жилийн баярын мэндийг S4 хамтлагийн зүгээс хүргэж байна. За маш баярлалаа. Хөнгөнөөд л ороод ирж байгаа юм чи манай Отко. Тэгээд S4 хамтлагийн хамгийн том онцлог бол одоо акапелла дуулдаг тийм учраас өнөөдрийн манай үзэгчдэд зориулаад та дөрвийгаа бас нэгэн гоё дуугаар мэдчлээсэй гэж хүсэж байна. За ямар дуу бол? За I've got this Christmas song in my heart. I've got the candle glowing in the dark. I'm hanging all the stockings by the Christmas tree. That's the love that Christmas can bring. Why? 'Cause that's Christmas to me. 신혼의 민구르기 신지린 баярын мэнд хүргэе. Маш баярлалаа. Энэ гахалтай өрөөлн бэлэг болтугай. Ингээд эрхэм үзэгч та бүхэн тайз руу анхаарлаа хандуулна. Новый год — это по-настоящему семейный праздник, когда в доме слышны яркие и громкие улыбки и смех детей. Друзья, на сцене неподражаемая заслуженная артист Монголии, поп-дива, а недавно была членом жюри в международном вокальном конкурсе Silk Road Star. Встречайте, Сарантуя!
Ну, прежде всего, давайте знакомиться. Пожалуйста, представьтесь. Здравствуйте, меня зовут Евгения Гребенщикова, и я к вам приехала из любимого города, дорогой республики Бурятия, Улан-Удэ. Очень приятно. Ну, несомненно, особенный Новый год. Как доехали? Как ваши впечатления от хрустального Нового года? Ой, вы знаете, когда я вот сегодня сидела и наблюдала за этим замечательным концертом, я поймала себя на мысли, что я как будто бы нахожусь в кругу семьи. Представляете? Это так волшебно, так душевно и так уютно сегодня. Замечательно просто. Здорово, спасибо. Как у вас в семье принято отмечать Новый год? Ну, на самом деле, Новый год, по традиции, это же семейный праздник, поэтому, конечно, я стараюсь встречать его в кругу семьи. Вот, вместе с любимой доченькой, супругом и вообще большой-большой компанией. Что на столе у вас? Оливье, конечно. Конечно, оливье и бузы – это самые традиционные блюда в Республике Бурятия на новогоднем столе. Какие ваши любимые новогодние песни? Ну, Новый год, он из детства, поэтому это, конечно, детские новогодние песни из мультфильмов. Маленькой елочки холодно зимой, из лесу елочку взяли мы домой. Из лесу елочку взяли мы домой. Спасибо. С Спасибо Новым годом большое. вас! С новым счастьем! А сейчас на сцене Дарима, Республика Бурятия. Встречаем!
Уважаемые зрители, прямо сейчас рядом со мной находится телеведущая телекомпании Ice Global Мария Латышева. Привет, Миша, привет. Рада видеть тебя, рада своему приезду в Монголию, и как классно вы нас встретили. Я хочу поделиться секретом для наших зрителей и сказать то, что у нашей Маши сегодня день рождения, 1 января. Ничего себе! Поздравляю с днем рождения! Спасибо. Давайте поздравим! С днем рождения! С днем рождения! Спасибо большое. Но день рождения у меня 1 января, поэтому Новый год для меня всегда двойной праздник. Но ничего хорошего нет родиться 1 января на самом деле, потому что, во-первых, 2 подарка. Вот тебе и на Новый год, и на день рождения. Потом гости приходят. Рестораны не работают, и все приезжают к тебе домой, и ты готовишь, убираешь, и нет времени присесть. Какой там день рождения? Хорошо, Лайфхак. спасибо большое. Давай также новогоднее поздравление нашим монгольским, российским и бурятским зрителям. Смотрю туда. Я бы хотела поздравить всех жителей Монголии, Миша, тебя, своего коллегу. Мне очень приятно было работать с вами. У нас такой теплый, классный коллектив на Аисте. Я сначала думала, что мне будет не просто работать с людьми, не понимая язык, но когда я работать начала, я понимаю, что классно, один вайб, и можно понимать иногда друг друга просто по жестам. Поэтому в новом году я хочу пожелать нашей команде Ice Global и телекомпании UBS много классных совместных проектов, много хороших мероприятий совместных. И желаю всем, чтобы все были здоровы, потому что, как показывает жизнь, самое главное в жизни все-таки это все здоровье. Поэтому всем здоровья. Шене Желер. Как по-монгольски будет? Минтхурья. Минтхурья. С Новым годом, друзья! Спасибо большое. Это была Мария Латышева. И тебе тоже новогодний подарок от наших сегодняшних организаторов. Тебе спасибо. Баярын хөтөлбөрийн албан ёсны түнш Coca-Cola хүслийн шинжил. Дэмжигч 7 хоногийн гайхалтай өөрчлөлт F7D. Солонгосын алдарт гоо сайхны брэнд. Вот и попрощались мы с уходящим 2025 годом. Наступил новый 2026 год, и давайте все вместе посчитаем от 10. И открываем все вместе шампанское. 10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1. Друзья, с Новым годом! Вот он наступил 2026 год. Всем счастья, здоровья, любви и удачи! Хамт байсан эрхэм үндэд үзэгчтэй, эрхэм зочдоо өдөр одож байгаа 2025 онд хэн бүхний хүсэл биелсэн гайхалтай жил өнгөрсөн гэдэгт итгэлтэй байна. Ирж байгаа 2026 онд өшөө илүү амжилттай та бүхнийг угтаа авна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ шинэ он, шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Пусть в 2026 году, как у нас говорят, физически мы будем здоровы, духовно гармоничны. И пусть сопутствует вам в новом году удача, конечно же, любовь. С Новым годом! Баярлалаа. UBS-ийн Ice Global Media хамтран бүтээж байгаа Бодор шинэ жилийн хаалтыг гахтаа сайхан аялгаугаар бид хүмүүнлэхэд төвшүүлнө хэмээн яг одоо та бүгдийн өмнө S4 амтхийг урьж байна.